Монголын байцгаана уу? Инх оршгүй тарууд мэрэгтэйгээ цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаагийн сэдэв маань мөнгөний асуудалд нөлөөлж буй зүйл нь юу байх вэ гэдэг дээр асууж байна. Би бас энэ уншлагаар ерөөсөө хийж байгаагүй. Тэгэхээр надад бас энэ санхүүгийн тал дээр жоох нэг урт уншлага хий гэж шийдсэн байгаа. За энэ 3 карт ингээд дийлгээ тавьчихсан байна. Нэгдүгээр бүлгийн карт Passion гэдэг ийм карт сонгосон байна. За чулуу нь болохоор Amethyst. Ой. За хоёрдугаар бүлэг. За энэ картыг ер нь хараад ахаар байнгын над дээр learning гэдэг картууд ер нь нэг уншлах дээр их гараад идэг. Тэгэхээр анзаараад ахаар хүмүүсийг одоо ер нь суралцах хэрэгтэй гэдгийг маш их сануулад байгаа юм шиг санагдаад байна. Гэтэл learning маань ингэж босоо гарч ирээгүй. Ингээд уруу хараад гарч ирсэн байна шүү. Хоёрдугаар бүлгийн карт маань. За чулуу нь болохоор номин чулуу байна. За 3 дугаар бүлэг. Энэ карт маань юусоо гарч байгаагүй карт юм билээ бас. Риск менежмент гинэ. За тэгэд эдгээр 3 картуудаас хараад сонгож олно, чулуугаараа сонгож олно. За энэ чулуу маань барын нүд 3 дугаар бүлэг сонгосон байгаа. За эндээс харж агаад сонголтоо хийгээрэй. За энэ удаагийн асуултаар болохоор одоогийн мөнгөний байдалд хамгийн их нөлөөлж буй зүйл нь юу байна вэ гэдгийг харж өгнө. Нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт нь санхүүгийн урсгалыг хааж буй саад нь юу байна вэ гэдгийг харж өгнө. Гуравдугаарт нь одоо юунд төвлөрвөл мөнгөний байдал сайжрах вэ гэдэг дээр харж өгнө. Нэмэлт уншлагаараа мөнгөтэй холбоотой ямар нэг айдас хязгаарлагдмал итгэлийг юун дээр барьж явна вэ гэдгийг харж өгнө. Дараа нь санхүүг тогтворгүй болгож буй давтагддаг үйлдэл хэв маяг нь юу байна вэ гэдгийг харж өгнө. 3 дугаар асуулт нь хэрэг би одоогийн замаа өөрчлөхгүй бол мөнгөний энерги ирээдүйд хаашаа чиглэхээр байна вэ гэдэг дээр асууя гэж шийдсэн байна. За уншлага дээрээ уулзъя. За 1-р бүлгийн нэрээдингдээ тавтам орилно. За асуулт маань болохоор мөнгөний асуудал нөлөөлж буй зүйл нь юу байна вэ гэдэг асуултаас гарчигтай. За 1-р асуулт нь болохоор одоогийн мөнгөний байдалд хамгийн их нөлөөлж буй зүйл юу байна вэ гэдэг дээр асуусан байна. За энэ та бүхний сонгосон энэ карт маань Passion гэдэг энэ картыг сонгосон байна. 1-р бүлгийнх нь. За энэ алх дээр ерөнхийдөө хайр дурлалын тал дээр ерөнхийдөө хүсэл тэмүүлэл гэсэн тийм картыг суулсан байна л да. Тэгээд ер нь энэ карт маань хайр дурлалыг илэрхийлнэ, ажил бизнесийг ерөнхийдөө илэрхийлдэг карт багхгүй юу? За ямар тач би энэ дээр юу гэд бичсэнийг нь ер нь уншаад өгье дөө. Хүсэл тэмүүлэл таны харилцааг асааж байна. Сэтгэл татам байдал болон сэтгэл хөдлөл нь холбоог тэтгэж эрч хүчийг авчирдаг гэсэн байна л да. Тэгээд 1-р бүлгийнхнийг хараад агаар зэрэг ер нь бол мөнгө төргөний тал дээр, ажил төрлийн тал дээр юм уу ямар нэг байдлаараа ингээд хостойгоо ер нь байснараа илүү их ингээд сэтгэл зүрхэн ажил төрөл мөнгө олохтаа илүү их гоё асдаг төрлийн хүмүүс байгаагүй үгүйсэхгүй байна л та.
Ер нь бол нэгдүгээр бүлгийнх нь айгүй тийм сэтгэл татам гоё, тийм романтик, айгүй тийм үзэсгэлэнтэй хүмүүс байхыг үүсэхгүй байна л да. Тэгээд ямар ч байсан ингээд хайртай хүнтэйгээ хамтдаа байхаараа ер нь хинэн ч гэсэн мөнгө төгрөг олох, ер нь ажил төрлөө хийгээд явахдаа маш гоё ингээд потенциал, оюуны потенциал нь илүү их ажилтдаг төрлийн тийм хүмүүс байгаа юм шиг харагдаад байна л да. Ер нь бол хамтын харилцаа байснараа илүү их хөгжин цэцгэлдэг төрлийн тиймэрхүү байдалтай харагдаад байгаа байхгүй юу? Passion, айгүй тийм дур хүсэл, тэмүүлсэн. Ер нь бол ингээд хостойгоо байхаараа ингээд ямар нэг байдлаараа ингээд солонгын 7 гаргадаг юм шиг, ер нь ингээд маш гоё, ингээд аура энерги нь илүү их тэлдэг юм шиг тийм хүмүүс байна л да. Мөнгө төгрөгийн тал дээр, шинийг сэтгэх тал дээрээ ч юм уу, ажил төрөл хийж байгаа тал дээрээч ер нь бол маш гоё шин зүйлс их хостой ингээд хамтдаа ингээд явснараа илүү их оюуны потенциал нь илүү их ажилтдаг төрлийн хүмүүс харагдаад байна. За нөгөө асуулт маань болохоор ингээд дээдлийн 3 карт байгаа. Page of Cups гарч ирлээ. За ямар ч байсан нэг мөнгөтэй холбоотой нэг шийдвэр, эмоц давмгайлаад байж байгаа хандлагатай. Заримдаа энэ нь бол ямар нэг зүйлийг эмоцороо ингээд хийх гээд ер нь өөрийнхөө тэр нэг дур хүсэл, дотоод тэр нэг дур хүслээрээ өөрийнхөө тэр passion, одоо энэ хардаа дур хүсэл гэдэгтэйгээ ер нь их адилхан надад санагдаад байна. Ягаад гэвэл магадгүй нэгдүгээр бүлгийнх нь ажил хийдэг байж болно, өөр ажил хийдэг байж болно. Тэгээд дараагийнхаа юу нь болохоор passion гэдэг байгаа шүү дээ, гоё дур хүсэл, өөрийн тэр дотоод мөн чанартаа дүүцгүйц гоё тийм нэг зүйлээ хийх бас маш их гоё дур хүсэл дотроос нь ундардаг юм шиг байрыг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ чулууг ингээд хараад ахаар зэрэг энэ хардаа энэ гоё усны мандал шиг байгаа, нэг гоё долгиотой байгааз. Тэгсэн чи энэ картыг хардаа яг тийм байгааз. Айгуу сонирхолтой. Тэгээд яг айгуу сонирхолтой харагдлаа. Ингээд мөнгөнч энэ судал модлонч хүртэл ингээд нэг сонирхолтой яг ингээд гоё харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр их оюуны тийм нэг оюуны хүч чадал өндөртэй, тийм их зүүн совинлог тийм хүмүүс бас байд юм шиг харагдаад байна л да. Тэгээ дотоод хүсэл нь болохоор айгу тийм passion, маш гой юмыг дотроо гинтийн боддог тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй байна л да. Айгу сонирхолтой. Тэгээ чулуун хүртэл энэ зураглалтай би дөнгөж сая л харлаа штэ. Ингээд айгу гоё зураглал нь их гоё ингээд таарад. Миний бугуйч хүртэл ингээд обсидан юу яачихсан. Аметист зүүчихсэн байгаа нь бас адилхан харагдаад. За тэгээд ер нь бол ажлын хажуугаар өөрийнхөө дотоод тэр дур хүслийг, пэшнийг өдөөдөг тийм зүйлийг хийвэл хийж байгаа нэг бол хийвэл илүү их гоё ирч хүч авахаар тийм хүмүүс байгаа байхгүй юу? Ямар тач ингээд хийгээд эхлүүлээд ингээд явж байхдаа дотроос энийг би хийх ёстой юм байна штэ гэдэг ч юм уу, айгүй тийм эмоционал өндөртэй байхыг үгүйсэхгүй байна л та. Энэ нь бол миний энэ хийж байгаа зүйл ямар гоё юм бэ гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар нэг гоё эмоционал өндөртойг харуулад байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь болох дээр өөрийнх нь нөгөө нэг дотоод тэр нэг хүчийг нь харуулад тэгээд асаагаад байна л да. Энэ хийж байгаа зүйл нь тэгээд энэ мөнгөний шийдвэр дээр юу нь маш гоё эмоцороо нэг болвол өөрийнхөө тэр дур хүслээрээ ингэж амьдарч болох юм байна гэдэг зүйлийг бас мэдрээд явж байгааг үгүйсэхгүй байна л да. Маш гайхалтай. Тэгээд
Ер нь бол их гоё карт гарч ирсэн байна л да энэ дээр. Тий. За энэ Ace of Pentacles гарч ирлээ. Хажууханд нь энэ нь болохоор зоосны тамга гараад ирсэн байна. Ямар ч байсан нэг бодит одоо ямар нэг байдлаар та бүхэн ингээд пэшн одоо ингээд өөрсдийнхээ нөгөө дур хүслээрээ дотоод хүслээрээ ингээд хийсэн бүхэн чинь ингээд бодит амьдрал дээр бий болохоор ер нь урт хугацаанд авч явахад та бүхэн маань маш гоё үр дүнгийн үсгээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол яг энэ та нарын хийж байгаа зүйл чинь бодит суур амьдралд чинь таны одоо ингээд үргэлжин хийхэд мөнгө олоход чинь их нэмэр тус болох тийм дур хүсэл байгааг үгүйсэхгүй байна л да. Тэгээд энэ болох дээрээ өөрсдийнхөө нөгөө дотоод хүчээсээ гарч ирсэн зүйл чинь оюуны тэр нэг гоё потенциалаас чинь үүсэж гарч ирэхийг үгүйсэхгүй байна л да. Маш гайхалтай харагдаж байна. За хажууганд нь цамхаг гараад ирсэн, уруу гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаараа энэ нэгдүгээр бүлгийнх нь өөрчлөлт шинжилтийг ерөөсө хойшлуулж болохгүй ер нь сануулад байна л да. Тэгээд ямар нэг байдлаараа үнэнтэй нүүр тулахаар одоо ингээд та нарыг хүсээгүй зүйлс амьдралд чинь болох ч юм уу иймэрхүү магадлалтай харагдаад байгаа байхгүй юу? Нүүр тулахаар ер нь бол та бүхэн ингээд өөрчлөлтөөс хойш зүхтаахал юм бол ер нь та нарт байнгын дахин орж ирэх учраас нүүр тулаад тэгээд ингэснээрээ эн чинь бас дахин гарч ирэхгүй байх магадлалтай байдаг байхгүй юу? Тэгээд одоо энэ санхүүгийн хуучин бүтц ч юм уу ямар нэг байдлаар та нарын хийж байгаа ажил чинь хуучин болцсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүхэн чинь ер нь амьдрал дээр чи ер нь нурж унахаар харагдаад байгаа байхгүй та нарын бүр нүдэн дээр чинь нурж унахаар та бүхэн нөгөө дотоодын пэшн асаагаад эхэлсэн болохоор магадгүй энэ пэшн удахгүй эхлэх гээд байгаа. Маш сонирхолтой. Тэгээ та бүхэн айгүй тийм дуртай байгаа байхгүй юу? Маш сонирхолтой. Тэгээд энэ цамхаг уруу гарч ирж байна гэдэг чи одоо нөгөө санхүү янз бүрийн тэр шин зүйл хийхээс хойш нь тавихгүйгээр хуучин тэр санхүүгийн бүтц чинь ингээд амьдрал дээр чинь нурж унахаар харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас зарим талаараа гайгүй ах уу ийм юм болж илээдэг гэсэн янзтай жоохон үл ойшоосон маягаар ингэж хандахгүйгээр байвал их зүгээр юм шиг байна л да. Яг тэндээс гайгүй ах уу гэдэг ч юм уу иймэрхүү байдлаасаа зууралцсан тийм нэг оролдлого байгаад байгааг үгүйсэхгүй байгаа байхгүй. Нөгөө хуучин ажиллаа тавьж явуулж чадахгүй байгаад байгаа. Уул нь бол шинэ энергиуд ингээд орж ирэх гээд байгаа. Яартаа орж ирэх гээд байгаа байхгүй. Эн чинь болов мөнгө санхүү штэ. Одоогийн мөнгөний байдалд хамгийн их нөлөөлж буй зүйл чинь ингээд дотоодоо ингээд сэрээгээд ингээд яахан болов пэшнэ олоод та нарын пэшн чинь ингээд асаад ирэхээр хуучин чинь ингээд амьдрал дээр чи угаасаа ингээд нурж ундаг байхгүй тийм ээ. За хоёрдугаар асуулт нь болохоор санхүүгийн нурсгалыг хааж буй саад нь юу байна вэ гэж асуусан байгаа. За хоёрын зоос гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол мөнгө цаг ирч хүчээ байнга савлуулаад яваад байгааг харуулад байна л да. Ер нь ингээд динжигнээд жонглордоод яваад байгааг илэрхийлээд байгаа байхгүй. Яг энэ нь юу вэ гэхээр тэнцвэрээ ерөөсө барьж чадахгүй байгаа. Нэг бол мөнгө рүүгээ нэг хит их хазааж яваад нэг бол цаг хугацаагаа их нөгөө ажил төрөлдөө зарцуулдаг ч юм уу. Иймэрхүү байдлаараа ерөнхийдөө савлгаа ер нь жонглордоод ерөнхийдөө та нарын юу ч мөнгө санхүү цаг хугацаа чинь ер нь ингээд савлгаатай байгааг харуулад байна л да. Ер нь бол та бүхнийг энэ савлгаагаа болоод нэгэн чиг рүү явахыг сануулад байгаа байхгүй юу? Нэг чиг рүү барьж ингээд хоёрдмол биш. Ер нь бол тэнцвэрээ сайхан бариад ингээд нэг чиглэл рүү бас явбал их
их зүгээр байгааг харагдаад байгаа байхгүй юу? Энэ нөгөө савлаад байгаа байдал чинь санхүү дээр чинь маш их том саад болоод байгаа юм байна л да. Мөнгө, цаг хугацаагаа хит их зарцуулснаасаа өөрийгөө орхисноосоо болоод энэ саад болоод байгаа гэсэн үг. Яасан дээрээ энэ бол ерөнхийдөө мессежүүд нь дотоодыг л айгүй их уншаад байна л да. Дотоод таны тэр дотоод байдлыг ерөнхийдөө уншаад гаргаад байна. Картууд маань тэгж илэрхийлж байна гэсэн утгатай. За Hermit карт маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр ямар ч байсан мөнгөтэй холбоотой асуудал авч яваад байгаа л да. Тэгээ ямар нэг тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааг хаах хандлагатай байгаа хитрхи их нөгөө мөнгөтэй холбоотой мөнгөний тийм нэг асуудал тулгарсан болов бусдаас янз бүрийн тусламж гуйж чадахгүй ч юм уу. Ер нь бол энэ та бүхэн дотроо айгүй төлөвлөд байгаад байгаа. Энэ бол уруу хараа гарч ирсэн төлөвлөд байгаад байгаа байхгүй юу? Тэгтээ санхүүгийн жоохон асуудалтай байгаад байгаа хэрнээ тэрэн дээрээ хин нэгэнд тусламж энэ төр авахгүй маш тийм их юута болгочиндоо дэвтэйчэндээ гэл ер нь ямар нэг хамтын ажиллагаа ч юм уу тусламж авахыг л ер нь сануулад байна л да. Дараагийн ажлаа хийхдээ ч юм уу ямар нэг энэ байдлууд ер нь бол энэ саад болж байгаа зүйл нь энэ хамтын ажиллагаа хин нэгнээс одоо тусламж зөвлөгөө авахгүй байх нь энэ бол бас санхүүг чинь хаагаад байна л да. Хүний амьдралд ер нь хин нэгнээс бас тусламж гуйх нь ер нь бол угаасаа байх ёстой. Энэ ертөнцид ийм зүйл байх ёстойг харуулдаг байгаа хгүй. Тийм учраас та бүхэн хэдий өөрлөгөө дотгошоо байгаа ч гэсэндээ өөрийнхөө тэр нэг мөнгө төрөний асуудал ч юм уу ямар нэг байдлаар дотроо хадгалаад өөрийгөө бариад хориод иймэрхүү байдаг бол эн чинь их саад болоод байгаа юм байна. Хэрвээ нэг иймэрхүү байдал үүссэн бол хэн нэгнээс санхүүгийн тусалцаа аваад ингүүл их зүгээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн ер нь тэр бүхнийг ер нь тавьж явуулах нэг зүйтэйг харуулад байна. За хажууханд нь 10 сэлэм гарч ирж байна. Энэ бас уруу хараа гарч ирлээ. За тэгэхээр энэ бол хуучин санхүүгийн стрессээс бүрэн бас салаагүй байгаа. Стрессээс гэдэг нь одоо нөгөө нэг энэ хуучин тогтолцоо яг энэ доор байгаач Tower картын доор гараад ирчихсэн. Тийм учраас энэ хуучин тогтолцооноос гарч чадаагүй энергийг бас илэрхийлээд байна л та. Тэгээд ямар нэг байдлаар нөгөө сэтгэл санаа нь хэдий онцгүй зүйл тохиолдоод сэтгэл санаа чинь хугацаа өнгөрөхөөрөө жоохон бага хэмжээгээр ч гэсэн сэтгэл санаач сэргэхээр байна л та. Тэгтэл өнгөрсөн найзтайгаа одоо хүртэл шийдвэр гаргахтаа маш их нөлөөлөд байгаа. Эн чинь бол цоошин зүйлийг хийхэд ч юм уу ямар нэг байдлаар санхүүгээ шинээр бүтээхэд эн чинь их саад болоод байгааг харуулад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хуучин гих зүйлстэйгээ та нар их зууралдаад байгаа энергиуд их байна л та. Тэгээд эднэргээ уулан тавьж явуулаад энэ цоошин зүйлсүүд авчвал их зүгээр харагдаад байгаа биз? За тэгээд 3 дугаар асуулт нь болохоор одоо юунд төвлөрөл мөнгөний байдал сайжрахаар байна вэ гэж асуусан байна л да. За карта жоохон буулгачих. За 3 карт гаргасан байна. Тэгэхээр энэ дээр хүч чадал карт гарч ирсэн байна. Ер нь бол дотоод сахилга баттай байхыг илэрхийлээд байна. Ер нь бол энэ мөнгө санхүүгийн тал дээр та бүхэн санхүүгийн
дотоод тэр юутай байх хэрэгтэй байна л да. Сахилга баттай байхыг маш их сануулад байна л да. Тэгээд орлогоосоо илүү зуршлага удирдах хэрэгтэй. Ер нь бол энэ орлого олоод зарлага их гаргаад байдаг бол энийг ер нь их удирдах хэрэгтэй. Захиран зарцуулах дээр та бүхэн маань ер нь анхаарах хэрэгтэй сануулад байгаа байхгүй юу? Эн чинь болоод мөнгөний энерги чинь сайжруулах тэр байдал, мөнгө чинь илүү их сайжрахаар байна л та. Тэгээд айгу сахилга баттай гэхээр одоо нөгөө та нар данс хөтлөх, зарлага бичиж тэмдэглэх ч юм уу, иймэрхүү байдлаар байвал их айгу дайжгүй байхаар байгаа байхгүй юу? Бичиж тэмдэглээд орлого зарлага бичих ч юм уу, иймэрхүү байдлаар ингэх юм бол ер нь санхүү чинь бас цаашдаа юун дээр зарлагадаад байна, би илүү юун дээр илүү их зарлага гаргаад байна гэдэг дээрээ ер нь олоод авчихаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ямар нэг зүгээр нэг илүү зардлага гаргадаг бол энийг бас бичиж тэмдэглэснээр олох боломжтойг харуулад байна л да. За энд бол 9 аяга ингээд гараад ирсэн. Тэгэхээр ер нь үнэхээр одоо ингээд 3 дугаар 1-р бүлгийнхэн маань энэ болохгүй болоод 9 аяга дээр ирээд ингээд явж байгаа байхгүй цаашаа. Өрөөд нөгөө хуучин ажиллаа энэ дээр ингээд зуралдсан байсан шүү дээ. Ер нь бол 1-р бүлгийнхэн санхүү энтрээ ингээд тооцоолоод орлого зарлага хянаад ирэхээр дараа нь та бүхэнд энэ ажил үнэхээр миний хийх ажил мөн үү гэдгийг өөрөөс асуугаад байгаа байхгүй юу? Үнэхээр би юу хүсэж байна вэ? Ямар юм хийх гээд байна вэ гэдэг дээр өөрсдөөсөө ингэж асуухаар байгаа байхгүй юу? Ер нь өөрсдөөсөө бас асуух хэрэгтэйг сануулад байна л да энэ карт маань. Ер нь бол өөрийнхөө гадагшаа энерги харах биш. Ер нь бол өөрсдөөсөө өөрийнхөө дотоод тэр мөн чанараасаа би одоо цаашдаа юу хүсэж байна, юу хиймээр байна, ямар ажил хийвэл би мөнгөтэй болохоор байна. Тэгээд энэ ардаа ингээд хуучин зүйлсүүдээ ингээд орхиод шин зүйлс рүүгээ ингээд орчих юм бол мөнгө төгрөгийн чинь байдал ер нь сайжрахаар харагдаад байгаа байхгүй юу? За тэгээ хажууханд нь энэ World дэлхийн карт маань гарч ирлээ. Ер нь бол 1-р бүлгийнх нь хардаа нэг ажил үнэхээр дуусгах систем рүүгээ орохоор байна. Энэ ардаа батлаад өгж байгаа байхгүй юу? Энэ хоёр маш гайхалтай холбогдоод гараад ирсэн. Дутуу орхисон нэг зүйл ингээд мөнгөний урсгалыг сарниулаад жоохон ингээд урсгалын хаагаад байна л да. Тэгэхээр нөгөө хуучинтайгаа энэ ардаа хуучин ажлуудаа ингээд орхихгүй яваад авах юм бол энэ дэлхийн карт дээр ингээд дараагийн цикл рүү орох гээд хахад та бүхэн нөгөөдөгтөө ингээд зууралдсан хിവэрэ байгаад байгаа байхгүй юу? Тэр чинь их мөнгөний байдлыг чинь сайжруулахаасаа илүү хойшин татаад байгаа гэсэн үг шүү. Ийм байдлууд байна. Тийм учраас одоо энэ дээр маш сайн хянамга байх шаардлагатайг илэрхийлж байна. За зөвлөгөө карт авсан л да 1-р бүлгийнх нь мөнгөний энерги дээр юу яавал сайжруулах вэ гэдэг дээр тэгсэн чи red унших гэсэн тийм карт гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр ер нь бол 1-р бүлгийнх нь уншиж тэр дараагийн шинэ мөнгөө олох тийм эхлэлийг олохоор оюуны тэр потенциалаа жоохон илүү их нэмэхээр байгаад байгаа байхгүй юу? Нэмчих юм бол илүү тэр шинэ зүйлийг хийх тэр потенциалыг олохоор байгаад байгаа байхгүй юу? Тэгээд та бүхэн илүү их уншиж, судалж, ингэж тэмдэглэж, энэ дээр тэмдэглэл гэсэн шүү дээ. Уншаад, бичээд, өөртөөгөө ингээд дээдлийн картуудыг санаараа дахин яриад байна гэдэг юм бил. Тэм учраас энэ дээдлийн ярьснуудаа санаад, уншиж, тэмдэглээд ийм болохоор энэ байдлаар чи ерөнхийдөө та бүхний мөнгөний энерги чинь цаашдаа болвол ер нь гоё доктортой байгаад байна.
ер нь бол хуучин зүйл чинь их саад болж байгаа гэдгийг харуулад байна. За нэмэлт уншлагаараа болохоор мөнгөтэй холбоотой ямар айдас хязгаарлагдмал итгэлийг барьж явна вэ гэдгийг асууна. За нэгдүгээр бүлгийнхний санхүүг тогтворгүй болгож буй давтагддаг үйлдэл хэв маяг нь юу байна вэ гэдэг дээр харж өгөхөөр шийдсэн. 3 дугаар асуулт нь хэрэг би одоогийн замаа өөрчлөхгүй болвол мөнгөний энерги ирээдүйд хаашаа чиглэхээр байна вэ гэдгийг харж өгөхөөр шийдсэн байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэн маань сайхан сэтгэлийн комент бичиж үлдээгээрэй, лайк, subscribe дараарай. Тэгээд бас бусдад түгээвэл маш мэдхгүй нэгэнд нь ингээд түгээж өгснөөрөө бас тэр хүнийг урьж оролцуулах боломжтой юм аа. Тэгээд нэгдүгээр бүлгийнхэнд амжилт хүсье. За 2 дугаар бүлгийнхэн рейтингдээ 5 морилно. За та бүхний сонгосон карт маань learning гэдэг карт маань 3 хараа гарч ирсэн байна л да. Тэгэхээр ер нь энэ картыг харахаар ямар нэг талаараа мөнгө төгрөг олох тал дээрээ суралцах эсвэл дотоод итгэл үнэмшлээ арай өөр түвшин рүү ингэж эерэг байдал руу суралцах хэрэгтэйг сануулад байгаа мэдрэмж надад төрөөд байна. Ер нь бол энэ картны маань нутаг болохоор та үргэлжлүүлэн суралцахын тулд ач холбогдлыг нэн тэргүүн тавих шаардлагатайг илэрхийлээд байна л да. Тэгээ магадгүй ингээд ажлын өөрчлөлт юм уу, хамт олонны өөрчлөлт, шинжилэлт хийгдэхэд жоохон сэтгэл дундуур бүтлгүүтэлтэй байгаа, магадaltaй байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Бүтлгүүтэл болж ин даа гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар хүний ер нь ингээд сэтгэл зүйд эерэг ингээд шинжилт орж ирэхээр зэрэг хүн ер нь өөрөө жоохон хүлээж авахтаа дутмаг болчдөг. Яагаад гэвэл ингээд гинтийн ингээд ажил төрөл дээр ч юм уу ингээд өөрчлөлт шинжилт явагдаад ирэхээр хүн дасан зогцохдоо жоохон удаашралтай байдаг учраас тэр нь жоохон аюул гэж хүлээж авах тийм магадлалтай. Тэгээд ажил төрөл дээр тэг мөнгө төгрөгөө олдог үедээ ямар нэг байдлаараа ингээд суралцаад ер нь ингээд өөрийгөө янз бүрийн зүйлд ингээд туршиж үзэх тийм мэдрэмжийг надад энэ карт маань илүү илэрхийлээд байгаа юм шиг санагдаж байна л та. Тэгэхээр ингээд 2 дугаар бүлгийнхэн маань ер нь мөнгө олох тал дээрээ ер нь бол өөрсдийгөө жоохон суралцууч мэдлэгээ жоохон ахиулах нь потенциалаа жоохон ихсэх нь илүү дээр харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэйг харуулж байна. За юу нь болохоор асуулт нь болохоор одоогийн мөнгөний байдалд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь юу байна вэ гэсэн байна. За 5-ын саваа маань ингээд 3 хараа гарч ирсэн байна. Тэгэхээр гадагшаа ингээд өрсөлдөөн гэхээсээ илүү ингээд дотроо жоохон зөрчилтэй нэгтэй байгаад байгааг илэрхийлээд байна л да. Мөнгөний асуудал дээр хит их нөгөө өөртөө нөгөө нэг хэлий гэсэн зүйлээ хэлж чадахгүй ч юм уу иймэрхүү байдлууд бас байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд одоогийн энэ байдалд хамгийн их нөлөөлөд байна л да. Одоо энэ мөнгөний тал дээр нөлөөлж байгаа нь ингээд бусдаас жоохон ингээд өөрийгөө хязгаарлах ч юм уу тиймэрхүү байдлууд ажиглагдаад байна. Тэгэхээр энэ карт юу нь болохоор 5-ын саваа маань ер нь дотооддоо ерөнхийдөө их зөрчилдсөн байдалтай ч юм уу ер нь бол өөрийнхөө тийм зорилго дотоод тэр зоригтой шийдвэрээ гаргаж чадахгүй байгаад байгаа илэрхийлээд байна л да. Зарим нэг хүмүүс маань урагшлахыг маш их ахис дэвшил гаргахыг хүсдэг болвол зарим нөгөөх нь жоохон ингээд ядралт, сулралт, айцаасаа болоо жоохон өөрийгөө жоохон холдуулах тийм байдлууд бас ажиглагдаад байна л да. Тэгээд өөрийн дотоод зөрчил ихтэй байгааг бас сануулад байна. Түүнийг ил гаргахгүй ингээд дотроо ингээд ил хадгалаад дотроо хадгалаад байгааг илэрхийлээд байна. Тэгээд Knight of Wands гарч ирлээ. Тэр энэ маань бас эрч хүч маань ер нь их суларцсан байдалтай байгаад байгаа.
одоогийн энэ мөнгөний байдалд нь хит их ингээд дотгошоо хязгаарлагдсан байдлууд чинь их саад болоод байгаа юм байна. Тэгээд энэ эрч хүчээ бас буруу зүйлд их төвлөрүүлээд байгаа байдлыг бас илэрхийлээд байгаа. Тэгээд хүсэл ихтэй байгаач тэрийг бүрэн гүйцэд ингээд илэрхийлж чадахгүй байдлаасаа болоод өөрийгөө жоохон ингээд дутуу үнэлээд байгаа иймэрхүү мэдрэмж бас ингээд мөнгөний байдал дээр ингээд саад болоод байгааг харуулад байна л да. Тэгээ хажууханд нь Three Swords гарч ирсэн мөнгө гурван сэлэн маань гарч ирлээ. Тэгэхээр та бүхний дотоод сэтгэлд ер нь мөнгө төгрөгийн тал дээр сөрөг итгэл үнэмшил байдгийн юм шиг байна л да. Тэр чинь бас их бага наснд авсан тэр нэг шарах чинь одоогийн энэ ажил төрөл мөнгө хийх хамт олонтойгоо яаж ингээд эвлэлдэн нэгдэх эсвэл ингээд мөнгө төгрөгөө айгүй олоход энэ сэтгэлийн шарах маань маш их нөлөөлж байгаа харагдаад байна л да. Энийг бас ингээд таньж ойлгох нь маш их чухал харагдаад байна. Тэгээд эн чинь бол одоогийн мөнгө олоход чинь ер нь их жоохон айдас төгшөр их савлгаатай харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол энэ бага насны гэж ярьсан тэр шархууд чинь анигдаагүй учраас би магадгүй ингээд энэ мөнгийг хүртэг ирэхгүй ч юм уу, энэ мөнгийг би авах ирэхгүй ямар нэг байдлаар өөрийгөө их дутуу үнэлээд байгаа тийм мэдрэмжүүд их байгаад байна. Тэгээд мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад бас энэ сэтгэлийн шарах бас их нөлөөлөд байгаа. Тэгээд нөгөө өөрчлөлт шинжилтийг хийх гэхээр нөгөө сэтгэлийн шарах нь маш их хөндөгдөд байгаа учраас энэ бол мөнгөний байдалд маш их нөлөөлж байгаа байдлууд ажиглагдаад байна л да. Тэгээ энийг бол бас засах хэрэгтэй анхааруулж байна л да. Ямар нэг байдлаараа ингээд мөнгө төгрөгийн тал дээр ирч хүч ингээд за би ийм юм хийдаа энтер гэдэг ч юм уу жоохон ингээд тогтургүй сэтгэл санааны тогтургүй байдлаасаа болоод ирч хүчээ буруу шийдвэр гаргаад дараа нь ингээд алдах тийм тохиолдлууд бас их байхаар байгаа байхгүй юу? Алднаа гэдэг нь нөгөө айцаасаа болж тэр бол мөнгөний энерги дээр бас хамгийн их нөлөөлж байгаа байдлууд ер нь бол эдгээр бүгд ер нь нөлөөлөд байна л да. Мөнгө төгрөгийн асуудал дээр хамгийн их нөлөөлөд байна. Хамгийн дээдлийн карт асуултууд маань. За хоёрдугаар асуулт нь болохоор санхүүгийн урсгалыг хааж буй саад нь юу байна вэ гэсэн байна л да. Ямар нэг талаараа 10-ын зоос маань гарч ирсэн. Ер нь бол хааж байгаа гэхээсээ илүү ер нь бол олж байгаа орлогодоо бол сэтгэл хангалуун бас байж чаддаг төрлийн 2 дугаар бүлгийн хүмүүс маань харагдаад байна л да. Ер нь бол гэр бүл тогтворон байдаг ч юм уу, ажил төрлийн тал дээр маргаан зөрчилгүй байхаараа ч юм уу ямар нэг байдлаар ер нь гой сэтгэл санаа ханамжтай дүүрэн мэдрэмжтэй бас байдаг. Нэг талаараа ингээд сэтгэл жоохон онцгүй болохоор жоохон амархан жоохон нөгөө тал руугаа сүйдэр тал руугаа орохоор бас жоохон ингээд сэтгэл санаа нь жоохон савлгаатай болдог талууд байх магадлал бас өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд хажууханд Knight of Wands гарч ирлээ. Ер нь бол нэг зүйлийг эрч хүчтэйгээр ер нь бол хийж чаддаг. Тэгтээ ямар нэг байдлаар хамгийн их хурдстайгаар нөгөө шийдвэрээ хийх гэсэн тэр ажил төрлөө ч юм уу шин зүйлийг эхлүүлэхдээ маш хурдан тэр шийдвэр гаргацдаг. Тэгээд дараа нь жоохон ингээд харамсдаг ч юм уу иймэрхүү байдлууд нь мөнгөний урсгалыг чинь хааж байгаа үйлдэлүүд байгаад байгаа байхгүй энэ дээр. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд энийг бол жоохон ингээд тэнд хит их хурдан шийдвэр гаргахаасаа илүү бодож дүгнэж жоохон ингээд өөрийгөө жоохон хязгаарлах ер нь ингээд потенциал
ер нь өөрийнхөө тэр бодол оюунаа гоё ингээд 50 тогтуунаар шийдвэр гаргах чадвал ер нь бол саад нь бол арилчих гээд байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь ингээд хурдан шийдвэр гаргаад эндээс болоод юу яах гээд байна. За дээд мунхаг маань ингээд уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаар ингээд шин зүйл ихлүүлэх гэхээр зэрэг туршлага муутай байгаад байгаа илэрхийлээд байна л да. Ер нь жоохон өөртөө жоохон итгэлгүй байгаад байгаа. Ер нь их сөрөг тал руугаа байгаад байна л да. Энэ болох дээр энэ нь хамгийн энэ том аркана гараад ирсэн. Тэгэхээр ямар нэг байдал дээр туршлага жоохон дутмаг байгаад байгаа. Тэгэхээр зэрэг сайн суралцах хэрэгтэй гэдэг карт маань энтэй маань маш гоё уялдаж гарч иж байна. Тэгээ дараагийн төвшөнд гаргахын тулд өөрийгөө маш гоё суралцуулж илүү их потенциалаа өөр төвшөнд аваачих юм бол мөнгөний саад энэ төр чинь бол арилахаар харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр сайн анхаарат тэгээд хурдан гэхээсээ илүү ер нь суралцаж өөрийгөө дараагийн шат руугаа аваачих хэрэгтэйг харуулад байна. Энэ маань уруу гарч ирсэн учраас тэгж байгаа шүү. За дараагийн 3 дахь карта харуулчих. За энэ болохоор одоо юунд төлөвлөл мөнгөний байдал сайжрахаар байна вэ гэдэг дээр энэ 3 карт авсан байна. Page of Pentacles боолын зоос маань гарч ирсэн. Та нар бүхэн нэг шин зүйлийг ерөн гоё эрч хүчтэйгээр эхлүүлэхээр байгаад байгаа байхгүй энэ дээрээ. Тэгээд та бүхэн ямар нэг байдлаар өөрийнхөө тэр дуртай гэсэн зүйл дээрээ төвлөрөх нь маш их чухал байна. Тэр болоод таны амьдралыг чинь ер нь зоосыг гартаа атгахаар маш сайхан харагдаад байгаа байхгүй юу. Тэхийн шинэ зүйл дээрээ ингээд гоё төвлөрөөд энийг эхлүүлэх нь их зүйтэй байгаад байна. Тэгж чадах юм бол ер нь бол энэ мөнгө шин зүйлийг жижиг гэлтгүү зүйл дээр ач холбогдол өгөх хэрэгтэй сануулад байгаа байхгүй юу. Магадгүй 20 дугаар үлгийнх нь жоохон том сэтгэдэг байж магадгүй байна л да. Тэгтээ ер нь бол бас юмсыг жижигээр ингээд эхлүүлээд ингэж явах юм бол мөнгөний урсгал энэ төр чинь ер нь бол сайжрах нөгөө тал руугаа сайжрах тал руугаа эхлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ хажууханд энэ Ten of Cups гарч ирлээ. Ер нь бол цаашдаа ч юм уу ер нь ирээдүйдээ ингээд ер нь та бүхэн маань Ten of Cups 2 удаа гарч ирж байгаа. Энэ бол маш томыг илэрхийлж байна. Ер нь 2 дугаар бүлгийнхэн маань олж байгаа орлоготой хүртэл ингээд сэтгэл ханамжтай байдаг гэд хэлжсэн. Ер нь бол сэтгэл ханамж дүүрэн аз жаргалтай байгааг бас илэрхийлээд байна л да. Ер нь бол амьдрал нь сайхан тайван тогтвон байдалтай байгаад байгааг илэрхийлээд байна л да. Тийм учраас эн чинь бас маш авууштай тал байна. Энэ Chariot маань уруу хараа гарч ирсэн. Ямар нэг талаар ингээд шин зүйл ихтүүлэх гэхээр жоохон ингээд амжилтаа өөрөөсөө мэдэрч чадахгүй байгаа. Өөрийгөө жоохон хит том юм мөрөөд гэж ярьсан шүү дээ. Тэр чинь болвол жоохон ингээд баг зэргийн энэ жижиг зүйл дээрээ төвлөрөөд ирэх юм бол энэ айдсуудыг жоохон энийг эхлүүлэх юм бол амжилт үсэх юм болов гэдэг ч юм уу. Иймэрхүү эргэлзээнүүд бас байж магадгүй байна л да. Энийг томсох нь гэхээсээ илүүтэйгээр жоохон айдас та. Наа чин дими ч юм уу да гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар жоохон хаах магадлалууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энийг бол ерөөхдөө энийгээрч баг амжилт олж чадахгүй. Энэ бол дими зүйл гэдэг ч юм уу. Иймэрхүү талаараа ерөөхдөө мөнгөний айдас бас их байгаад байна. Дотоод айдас гэж хэлж болно. Тийм учраас энийг ер нь сайжруулах хэрэгтэй. Ер нь энэ дээр жижиг зүйл гэлтгүй юмсыг ер нь ингээд өөр төвшингээр бодох хэрэгтэйг бас анхааруулж байгаа карт маань гарч ирлээ. Тэгээ ямар нэг байдлаар өөрчлөлт шинжилт хийх гэхээр ер нь бол жоохон айдастай дотоод айдсууд их харагдаад байна л да. Тэгж чадах юм бол ер нь бол мөнгөний асуудал чи ер нь гоё сайжрахаар харагдаад байна. За дараагийн карт маань зөвлөгөө карт авсан байна л да. Wild Stretch гэдэг ийм карт авсан байна. За энэ нь болохоор өөрийн хүч чадлаа амьдралдаа бий болгох хэрэгтэй хэлээд байна л да. Тэгэхээр өөрийн ийм гоё хүч чадал өөрийн чинь тийм дотоод хүч чадал
3 дахь мэлмиг нээх ч юм уу ямар нэг байдлаар заавал 3 дахь мэлмиг нээх шаардлагагүй гэх юм бол өөрийнхөө тэр мэдрэмж хүч чадал энэ бүхнийг мөнгө төгрөг олох тал дээрээ ер нь жижиг зүйл гэлтгүү ашиглаж чадах юм бол ер нь бол маш гоё ирээдүйдээ сайжрахаар харагдаад байгаа байхгүй юу? Хүч чадлаа ер нь өөртөө мэдрэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө 2 дугаар бүлгийнхэн маань суралцах шаардлагатай. Тэгж чадах юм бол ер нь баг багаар юмыг ингээд цаашдын дараагийн түвшин рүү ер нь гаргахад бас мөнгийг маш сайхан түвшин рүү аваачаар байгаад байгаа харагдаж байна. Ер нь бол сэтгэл санамж бол илүү сайхан байгаад байгаа харагдаж байна л да. Энэ бол маш том ер нь амьдралын чинь ер нь сэтгэл санаа ханамжтай дүүрэн байх нь бол ер нь амьдралын дараагийн асуудлууд дээрээ ер нь сайнаар нөлөөлж явдаг учраас энийг бол авч ер нь бол цаашдаа авч явах нэг зүйтэй харагдаад байна. За тэгээд нэмэлт уншлага магадгүй та бүхэн авахыг хүсэх юм бол нэмэлтээр болохоор мөнгөтэй холбоотой ямар айдас хязгаарлагдмал итгэлийг барьж явна вэ гэдэг дээрээ харж өгье. Санхүүгийн хувьд тогтворгүй болгож буй давтагддаг үйлдэл хэв маяг нь юу байна вэ? Энийг бас харж өгье гэж шийдсэн байна. Хэрв одоогийн байдал дээрээ өөрийн замаа өөрчлөхгүй явбал мөнгөний энерги ирээдүйд хаашаа чиглэхээр байна вэ гэдгийг 3 асуулт асууж өгье гэж шийдсэн байна. За тэгээд 2 дугаар бүлгийг нь амжилт хүсье. Лайк, subscribe, comment бас сайхан сэтгэлийн комент бас бичиж үлдээж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ бусдад бас түгээгээрээ. За амжилт хүсье 2 дугаар бүлгийнхэндээ. За 3 дугаар бүлгийнхэн ирээдүйдээ тавтаа морилно. За та бүхний сонгосон карт маань Risk Management гэсэн байна л да. Эрсдлийн удирдлага гэсэн картыг сонгосон байна. За та карьертэй эрсдлийг ухаалаг менежмент харуулах болон бэрхшээлүүдийг тэнцвэржүүлдэг стратегийн шийдвэрүүд таныг амжилтанд хүргэж байна гэсэн байна. 3 дугаар бүлгийнхээ ер нь бол мундаг хүмүүс байгаад байна л да. Карьер маш чухал хүмүүс байгаад байна. Тийм ухаалаг шийдвэр бас гаргаж чаддаг төрлийн хүмүүс бас байхыг үгүйсэхгүй байна. Тэгээд маш гоё ингээ менежмент стратеги зөв зарцуулах, зөв зүйл рүү ингээ төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр чинь бол амжилтанд хүрэхээр байна шүү гэдгийг маш тодорхой угаасаа харуулсан байна л да. За дараагийн карт маань болохоор Nine of Wands 9 саваа гарч ирсэн. Энэ болох дээр магадгүй ингээд та бүхэн өөрсдийгөө хит их энэ асуулт нь болохоор уучлаарай. Одоогийн мөнгөний байдалд хамгийн их нөлөөлж буй зүйл нь юу байна вэ гэдэг асуулт асуусан байна. Тэгээд 9 саваа гарч ирсэн. Энд 3 дугаар бүдгийнх нь өөрсдөө тэр карьертай, ажил, мөнгө, санхүүдээ ер нь бол бууж өгөөгүй байгаа. Магадгүй ингээд өөрийгөө нэлээд хамгаалсан байдалтай, хамгаалж байгаа байдалтай харуулдаг байгаа байхгүй юу? Магадгүй тэгээд санхүүдээр маш их ажилласнаасаа болоод ядарсан ч юм уу, өөрийгөө ямар нэг байдлаар болгоомжилж байгаа хуучин тэр нэг алдагдлаа тооцоод одоо энэ удаад алдаж болохгүй шүү гэдэг дээрээ маш их төвлөрж байгаа байдалтай хамгаалж байгаа гэдэг нь тэгж буужирж байгаа гэсэн үг. Тэгээд илүү өөрийнхөө байдлаа ерөнхийдөө ажил төрөл рүүгээ ер нь төвлөрүүлчихсэн яваад байгааг харуулж байна. Ер нь ухаалаг шийдвэр гаргаж чадна гэдэг дээрээ айгүй тийм бат зогсож байгаа. Бусдын үг хэлээс илүүтэйгээр өөрийнхөө тэр нөгөө гаргаж байгаа шийдвэрүүдээр алдсан онсон бүхнийг дүү шинжилгээд анализ хийгээд тэгээд дараагийн алхам дээрээ ер нь бол маш нухацтай явж байгаа хүмүүсийг харуулж байна л да энэ дээр. За энэ Ace of Wands гарч ирлээ. Ер нь бол энэ 2 S гарч ирсэн байна л да, маш гайхалтай. Аягны тамга маань ерөнхийдөө хэцүү хүнд үеуд ингээд 3 дугаар бүлгийнхэн маань мөнгө санхүүгийн тал дээр хүнд гачигтлал
тиймэрхүү мөнгөний эрсдлүүд их байж исэн бол одоо энэ дээр ингээд хамгаалтанд орсон учраас айгүй тийм хуучин зүйлсүүд нь ер нь бол дууссан байгааг харуулж байгаа байхгүй юу? Тэгээд шинэ боломж, шинэ санаа ингээд өөрийн ч тарихаар орж ирэх юм уу, эхлэлийг олж ингээд харахаар байгаад байгаа тийм энерги давмгаа харагдаад байна л да. Тэгээд бүтээлч байдал чинь илүү их нэмэгдэхээр тэрэн дээр шинэ орлогын их усуртай болох магадaltaйг бас илэрхийлээд байна л да. Маш гайхалтай байна. Тэгэхээр зэрэг та бүхэн шинэ зүйлийг ер нь бол олж авахаар харагдаад байна. За хажуу талынх нь аягны тамга маань болохоор аягны тамга болохоор ер нь хэцүү нөгөө саяны ярьдаг шиг хэцүү үйлсүүд бүх зүйлсүүд ингээд ер нь бол шин зүйл рүүгээ ингээд бүтээлч санаагаа явуулах нь их зүйтэй харагдаад байна. Энэ дээр би хэлсэн те бүх зүйлс ингээд онцгой зүйлсэн бүгд ингээд дуусгар болчихсон. Тэгээд та бүхэн нь бол шин зүйлсийг ингээд олж харахаар бүтээл сэтгэлгээгээ улам илүү хөгжүүлэхээр байгаа даа байхгүй юу? Тэгээд аяг чинь бол та нарын мэдрэмжээр чинь ерөнхийдөө шин зүйлсүүд орж ирэхээр нээгдэж байгааг бас давхар батлаж харуулдаг байгаа байхгүй энэ хоёр маань маш гайхалтай байна. Тэгэхээр зэрэг одоогийн мөнгөний байдал маш их нөлөөлж буй зүйлс чинь ер нь бол хуучин тэр нэг та нарт тулгарч исэн асуудлаа маш ингээд логикоор бодоод өөрсдөө зөв рүү төвлөрүүлээд шин зүйлсийг бас ер нь цаашдаа мэдрэхээр мөнгөний энерги чинь илүү их гоё шин зүйлсүүд орж ирэхээр харагдаж байна. 3 дугаар үлгийнх нь бол дээд картууд маш гайхалтай гарч ирсэн байна. За дараагийн 2 дахь асуулт нь болохоор санхүүгийн урсгалыг хааж буй саад нь юу байна вэ гэдэг дээр асуусан байна. Тэгэхээр энэ аягны тамга бас ахиж гарч ирсэн байгаа. Тэгэхээр бол зарим талаараа хит их мэдрэмжээрээ мөрөөдлөөрөө ингээд ажиллах гээд байгаа. Тэр нь хит их тэрнээсээ болоод сэтгэл хөдлөлтөд автаад шийдвэр гаргах тал дээр ер нь ингээд буруу тал руугаа явчих үе. Тэрэн дээр маш анхааралтай байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд хит их сэтгэл хөдлөлтөд автснараа нөгөө шин санаа чинь бодит орлого болж хувирахгүй байдлуудыг бас илтгэхэд байгаа. Яагаад гэвэл энэ санхүүгийн урсгалыг маш мэдрэмжээ тэгж их мөрөөдлөөр хит их автахгүй байхыг л сануулад байгаа байхгүй юу? Энэ дээр уул нь шин гэд хилцсэн байгаад байгаа. Энэ дээр болгоомжлохыг ерөнхийдөө сануулад байна л да. Энэ бүхэн хит их мөрөөдөлтөд автаад хит их мэдрэмжээр ажиллах юм бол жоохон алдагдахаасаа илүү ер нь бол маш хурдан тийм их шийдвэр гаргаад эн чинь бас бодит орлого болохгүй байх магадaltaйг илэрхийлж байгаа байхгүй юу? За 6-гийн саваа ингээд уруу хараа гарч ирсэн. Магадгүй та бүхний ингээд хийсэн зүйл ингээд сэтгэл ханамжгүй байх эсвэл ингээд бусдад үнэлэгдэхгүй байх тийм магадлалууд маш их байна л да. Магадгүй ингээд бусдаа өөрийгөө маш их харьцуулдаг тийм хүмүүс бас байгаад ах шиг байна. Тэгээ амжилт байсан ч тэр дотоод сэтгэлдээ ханамжгүй байдалтай байгаад байгаа бас мэдрэхгүй байгаад байгаа. Ямар нэг талаараа амжилт оллоо ч гэсэн тэрийгээ одоо нууцлах өөрийгөө дутуугаар үнэлээд авах тийм нэг мэдрэмжтэй байгаад байна л да. Энэ бол санхүүгийн ингээд урсгалыг ерөнхийдөө урсгалт чинь ингээд саад болоод байгаа зүйл нь ер нь энэ өөрийгөө хит үнэлэхгүй байгаад байгаа бусдаа өөрийгөө жишж байгаа байдлууд чинь санхүү дээр чинь айгүй тийм том сөрөг зүйлс болдгийм байна гэдгийг хэлмээр санхүү урсгалыг хааж байгаа зүйлс чинь байна гэж хэлмээр байна. За хажууд нь Queen of Pentacles гарч ирсэн. Өөрийгөө нөгөө хангалттай бас нөгөө өөрийн хуваараа хөдөлмөр эрхэлдэгч байж болно, эсвэл цалин мөнгө төрөгч авдагч байж болно. Гэхдээ өөрийгөө нэг хит тийм үнэлж чадахгүй байдлууд их ажиглагдаад байна л да. Яагаад гэвэл энэ болох дээр
санхүүгийн урсгалыг хааж байгаа нөгөө зүйлс дээр гарч ирсэн болохоор нэг талаараа өөрийгөө үнэлэхгүй байгаа. Өөрийгөө бас нэг элбэг дэлбэг байдалтай эвгүүцэх тийм нэг мэдрэмжтэй байгаад байгаа. Нэг болвол хит их ингээд өөрөө тийм хийж бүтээж чадах потенциалтай байгаад ахад одоо нөгөө цалин авч ажиллах ч юм уу иймэрхүү байдлууд ч бас ингээд ер нь бол хуваараа хөдөлмөр эрхлэж чадах тийм потенциал өндөртөө тийм 3 дугаар бүлгийнхэн харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө санхүүгийн урсгалаа ингээд нээхийн тулд өөрсдөө ингээд хуваараа бизнес хийж ойж хатах ч юм уу ямар нэг байдлаар гарынхаа тэр гоё ур чадвараа ингэж яах юм бол та бүхний санхүүчин бол илүү гоё нээгдэхэр байгаад байгаа байхгүй юу? Ер нь ингээд жоохон өөрийгөө цалинтай үедээ жоохон өөрийгөө хааж исэн бол одоо хуваараа эрхлэх ажил дээр өөрийгөө үнэлээд дүгнээд би ийм төгрөгийн мөнгө төгрөг авах эрхтэй гэдэг ч юм уу өөрийгөө тэгж яах юм бол санхүүгийн ч байдал ер нь их сайжрахаар харагдаж байгаа байхгүй юу? За 3 дугаар асуулт нь одоо юунд төвлөрөл мөнгөний байдал ингээ сайжрах вэ гэдэг дээр асуулт асуусан байгаа. За тэгээд 4-ийн сэлэм гарч ирсэн. Уруу хараа гарч ирлээ. Ер нь бол ямар нэг байдлаар 3 дугаар бүлгийнхэн маань мөнгөний тал дээр ерөөхдөө итгэхгүй жоохон гацсан байдлууд байсан бол эн чинь одоо ингээд хит их өөрийгөө ингээд бодолтой төөрөгдснөөсөө болоод энэ байдлуудаасаа гарахыг сануулад байна л да. Ер нь бол гацаанаасаа ерөөхдөө гарч байгаа гэж ойлгож болно. Тэгээд энэ ямар нэг зүйлийг бодолтой жоохон ингээд сөргөөр ингээд бодоод байдаг бол тэрийг бас тавьж судлаж явуулах нь хэрэгтэйг харуулад байна л да. Тэгээд зүгээр нэг бодоо зогсох биш ингээд хөдөлгөөн хийж өөрөө ингээд хөдөлгөөн хийж эхлүүлэх нь маш их чухал харагдаад байна. За энэ бол ерөнхийдөө мөнгөний энергиэс чинь ингээд гацаанаасаа хөдөлгөөнгүй байсан зүйлс чинь ингээд хөдлөж ирснээр сайжрах юу вэ? Төлөв рүүгээ орохоор байшаа гэдгийг хэлмээр байна. За дараагийн карт маань Eight of Cups гарч ирсэн. 8-ын аяг маань гарч ирлээ. Үнэхээр л та бүхэнд ингээд та бүхний энергид таарахгүй, таныг дэмжихгүй, хөлс мөнгөнд хүртэл ингээд та бүхний хүсснээр чинь ингээд авч чаддгүй иймэрхүү байдлууд таныг дутуу үнэлсэн иймэрхүү байдлуудаасаа та нар бас ингээд гарахаар явж байгаа бас харагдаж байгаа байхгүй юу? Өшөө илүү нөгөө нэг шин зүйл гэж энэ дээгүүр гарсан. Тэр зүйл рүүгээ ингэж тавьж явуулснараа судлаад явуулснараа өөрсдийнхөө тэр болохгүй байгаа харилцаанаас болохгүй байгаа ажлын хамтрал ийм хүмүүсээс энергийг маш их сордог газруудаасаа ер нь явж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Явах нь ч их зүйтэй угаасаа харагдаад байна. Эн чинь бол мөнгөнд чинь явснараа сайжрах хандлага руугаа орж байгаа байхгүй юу? Хэрвээ явж чадахгүй хорогдох юм бол эн чинь бол яг нь та нарын тэр нөгөө мөнгөний саатал чинь угаасаа ингээд хуучинтайгаа зуралдаал байж байгаа учраас тэгээд мөнгө чинь болов сайжрахаас илүү нөгөө авдаг юм аа л аваал байна гэсэн үг л дээ. Амьдрал чинь нөгөө ахиц дэвшил гаргах нь жоохон нэг шат ууланд нь ахихаар бахад тэгж ахиж чадахгүй гэж ойлгож болно. За энэ 5-аас 5-ын сав сэлэн маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр өрсөлдөөн ингээд дотоод тэмцэл өөрийгөө зовоосон бодлоос ингээд гарах хэрэгтэйг харуулад байна л да. Энэ хоёр маань 4-ийн сэлэм, 5-ын сэлэм ер нь их өөрсдрүүгөө ерөнхийдөө их онцгүйгээр хараад байдаг хүмүүс байгаа юм шиг харагдаад байна л да. Ер нь хит их юмыг боддог төрлийн
өөртөө гадагшаа илэрхийлэхгүй мөч гэсэн ер нь бол өөр лүгөө ингээд айгүй тийм сөрөг бодлоод их гаргаад байдаг төрлийн харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд бусдад бас өөрийгөө бас батлаж хэлэх энэ миний буруу биш гэдэг ч юм уу ямар нэг байдлаар өөрийгөө нөгөө нэг хамгаалсан энэ дээр нөгөө хамгаалах гэдэг юу гарч ирсэн шүү дээ. Би ингэсэн учраас тэгсэн гэдэг ч юм уу иймэрхүү жишээ ярьсан шүү. Энэ жишээг зүгээр ер нь бол өөрийгөө батлах гэсэн тийм нэг өгүүлбэрүүд орж ирээд ер нь өөрийнхөө хэлэх хэрэгтэй гэсэн өөрийгөө батлах хэрэгтэй гэсэн тийм нэг амбицтай өөрийн тийм нэг дотоод итгэл үнэмшилтэй байдаг юм шиг байна л да. Тийм учраас тэр нэг заавал батлах гэсэн зүйлсээ ер нь тавьж явуулах, судлах хэрэгтэй сануулаад байна. Тэгснээрээ ер нь та бүхний бодол санаа чинь бас илүү их цэгцрэх хандлага руугаа хандах гээд байгаа байхгүй юу? Тэгж байснараа таны мөнгөний байдал чинь илүү их сайжрахаар ер нь бол сайжрах гэдэг дээр оюун бодлоо маш хянамга ухаарах зөв тийшээгээ чиглүүлэх хэрэгтэйг сануулад байна. Тэгээ болохгүй бүх ажил төрлүүдээс холдох хэрэгтэйг бас сануулж байгаа. За тэгээд зөвлөгөө карт авсан байна. Мөнгөний энерги дээр синк гэж дуулах гэсэн байна л да. За энэ карт болохоор заавал нөгөө дуулах гэхээсээ илүүтэйгээр өөрсдөө тэр нөгөө дотгошоо нуухгүйгээр өөрсдөө бусдын өмнө илэрхийлэх ч юм уу өөрийгөө тэр дотоод мөн чанар чи юу хэлхийг хүсэж байгаа юу орилоод байгаа тэр үгээ ил гаргаж хэлэх хэрэгтэй гэдгийг энэ зөвлөгөө карт ба надад орж иж байгаа санамжаас гарч ирж байгаа. Тэгээд ер нь бол дуу хоолойгоо нууцалж дотгошоо хадгалахаасаа илүү ер нь ямар нэг байдлаараа гаргаж илтгэл тавих ч юм уу эсвэл өөрийнхөө бодол санаагаа зөвхөн өөрт чинь нөгөө нэг бачуураад байгаа бодолд чинь нэг бол ерөөсөө хэлж чадахгүй байсан үгсээ ил гаргах хэрэгтэй бас энэ дээр сануулад байгаа байхгүй юу? Нэг бодол та бүхэн сайхан дуулж явах хэрэгтэй. Гоё дуулаад ингээд яахан бол та бүхний нөгөө чакра энэ төр чинь бас нэгдэх тийм шинжиндээ бас орох юм гэдгийг бас энэ хэлмээр байна л да. За тэгээд юу яасан нэмэлт уншлага байгаа. Мөнгөтэй холбоотой ямар нэг айдас хязгаарлагдмал итгэлийг барьж байна вэ гэдэг дээр харъя гэж шийдсэн байгаа. Тэгээд мөнгөний санхүүг тогтворгүй болгож буй давтагддаг хуучин хэв маягууд юу байна вэ гэдгийг харж өгье гэж шийдсэн. Хэрвээ би одоо нөгөө одоогийн замдаа өөрийнхөө төвшин ерөөсөө өөрчлөхгүй яваад ах юм бол мөнгөний энерги ирээдүйд хаашаа чиглэхээр байна вэ гэдгийг харж өгье гэж шийдсэн байгаа. За тэгээд 3 дугаар бүлгийнх нь маань лайк, subscribe дараарай. Тэгээд сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаараа бусдад бас түгээгээрэй гэдгийг хэлмээр байна. За та бүхэнд амжилт хүсье.